Манга доогийн эцсийн зүуд. Өгүүлэх нь үү? Урьд цагийн номын хүрээ, богдын хүрээ, нийтлэл хүрээ, даа хүрээ буюу төв ном судардах хүрээ Чинмо хятад бичиг дэвтгүүд даа хүлүүн Европ үгийн газар зүйн бичиг зураг Уурга гэдэг хот одоо байдал маш өөр. Үнэхээр танихгүй гэж боджээ. Хуучсуудын цээж нь зүүн хүрээний 30-аад аймгийн нэр нэг нэгэнгүй хатаастай боловч чухам хаа байсныг тэр хэмээн зааж өгсөн өдрийн одноос ховор бий. Одооны Улаанбаатарын саяхан цардсан гудамжаар давхар байшингийн ёроолоор хуучин хүрээнийхэн явхдаа энд урд юу байлаа? Шар ордын хавь байлгүй хэмээн дэмийл гайхахаас жухамлан мэдэх таних хэмдэггүй боджээ. Зүүн зүг урьд цагийн хуурч хүний хуурдан дуудахаар манай хүрээний дүүхэнтэй Нанжин хүрээний баруухантай байдаг. Маахур толгойн хаваарч гисэн Бат гүн гэж ар Монголд алдартай яндангийн хүн давхны аргагүй өндөр шувх хашаатай тал нь газар дороосох байсан тал нь газар ухаж байсан нар сулх огт ордоггүй маш өмхий чигтээ шавар байшин чухам хаа байсныг ч мэдхийн аргагүй болж давхар лүү байшингууд ганаран гудамжилжээ. Жаргалтай энэ цагийн настан утгас зовлонтой тэр хэрэг цагийн хаслан хэдний мартаж ампсын яамны Батгүн шав яамны шорон цаадаар аваачдаг шархад гэд зэргийг цөм мартжээ. Тэр бүгдийг андахгүйдээ бас учиртай андахгүй нэг хүн байжээ. Могоо ирээ гаднаа хүний ирээн дотроо гэж тэр хүний тэгж андахгүй хэн мэдэх гэжээ. Орой Чингэлтийн хорооны нэг дэлгүүрийн үүдэнд өвөл цаг ямаан тахтай дуун цаг тэнгэр бүгд бол дэрсгэр ёрог цунхтай нэг манаач өнжөөд суудаг байжээ. Ганц би тэр өвгөн манаачийг таних мэдлэг хүнч бараг үзэхгүй. Өвөл халцгай ловууд 100 Орос янзын тас гандаж өнгө алдсан хуучин малгайн сарвчаар нүрээ хамартаа хүртэл далтлан үүргэлсэн үгүй хоёр мэддэхгүй суудаг гэжээ. Жүжигийн хүрээлэнд жүжиг үзээд сквадрын талбайгаар эргэн тойрч дэлгүүрийн дэрэгдүүр өнгөрн тархтаа өдшийн шөнөөр хөлөвцөж баршгүй янаг сэтгэлийн уг тээж дүүрэн залуу хүмүүс нэг нэгнийхээ тохой түшин сүлгэж мөр зэрэгцэн явахын таатай татагдан дэлгүүрийн үүдэн тушаа цахилгаан гэрлийн төгрөг хүрээний цагт зогсосгийн нам дугаар үг хэлсэн зогсох дуртай байдаг билээ. Өвгөн манаач хулгай дээрмийн хүн бус амарг сэтгэлд залуус гэж мэдвч туурганд түшүүлсэн ландангийнхаа тэндээс фон хоолойгоор юу хүн бэ? Битгий тэнд зогс. Буудлаа гэж гинэт хашгирдаг байжээ. ертөнцөд хоёр биенээс нь өөр байхгүй мэт үчийн харах үед хагдсан салхийг үл бүтэн зогсож байсан хоёр залуу хүний зочин имэж яаран зайлахад манаачийн тав нь ханаж мингэр дүүрсэн уушиг хэрчгнүүлэн гэж хүүтнэр инээх нь шар шувууны инээх адил муухай бөгөөд инээсээр ханайж цэр мингэртэй хахад цацаж нулимж таниаж насны залуугаас одоо хүртэл бодлогын түрүүнээс булдуулан садагдаггүй агаад жирийн хүний санаанд оромгүй юм утсан ганцаа шүүрч галзуу улаан тамхиа нэрээд ууга тэврэн утаас асууж сурамгай хоромт нь хунайнд дарагдаж өврөөсөө тамхины хөөрг шиг хүчиг юм гаргаад гот хийтэл очоод модон вандан дээрээ тогтоохон сууж үүрийн шөнөөр үүргэлэнхэн унтдаг билээ. Өглөө гэртээ хараад амандаа ус балгаж цаван хэрэглэлгүй нэг балаг шүүсээр гар нүрээ угаачхаа бодж тогооны бариул шиг хар алчуураар нааш хэрэг арчигчаан болдог тэр өвгөний гарыг харвал олон жилийн хэр тоос шар усны төв бүхэнд шивдээд нүүрэн ярьц түмэн зүү шивсэн адил хөмсгөн дороо төвгөр ястай явцуу магнайн хүчлээнд зураач хүн биерээр зурсан шиг тэр тоос тодрон зурааж нас нэлээ дээр гарч овор нь бүр чих хамрын үзүүр улаан зулай хожгор нүүр өвчгөр өнг дарсны шүнэлтэй хэвтсэн шинж өрн төгс. Залуудаа нэлээд шүүгүүлж шавийн нэртэй бичээж байгаад мангай хүчтэй хөфий харгас түшмэл явсныг одоо үзээд хэн таних билээ. 8 хотод наргиж явсан хүүхний нэг зарим нь аль хэдийн алан давхарт гарч үлдсэн ганц нэг нь залуудаа сар үүл борооны явдал хийж явсан ганган түшимдийг одоо энэ дэлгүүрийн манаач бодоод хүүхэн тэвэрдэг цогонд хэдийн өнгөрч
30 жил дуугараагүй хуучин Британи буу тэнгэрэн дэлгүүрийн үүдэнд үүрэглэн хүнсийг яахан мэдвэж. Өдөр гудамжинд хүрээ наймаа хотын ганц нэг чавганц дайралтсан ч 20-од наснда хорвоогийн жаргад илэрхийлж явсан хүн минь энэ хэр гэж орчгор өгөөнийг ч танихгүй. Танилаач гэсэн сэтгэлийн гал унтарч орох гарах дурсгалын хүйтэн хүү хүнс болсон тул аль л залуудаа дайралтаж явсан юмтай өтөвч чавганц болсон хойноо гудамжин чүдгүү амаа ангацж явах вэ гэж тэнцэн ч үг дуугүй эцгүү дотроо бодохдоо энэ хөөрхий ийм болоод явахыг үзэхэд би ч бас хүний нүдэнд юун өөдтэй үзэх ажээ гэж бодон өнгөрөх билээ. Манайч өвгөн орой манаанд гарах бүр үнэртэй усны нэг бяцхан хавцаа дугуй шиг арх хийж өвөртлөөд өвөз бол дах зум бол цуваа хэдрээд муу бярдаан бууга барин дэлгүүрийн үүдэнд байдаг модон вандан дээр суугаад хүн амьтны хөл цөөн болсон хойно өврөөс тэр шилтэй архийг гаргаж оочоод бүр санаа амар үүргэлэнхэн унтдаг байлаа. Тэр орой тэнгэр баахан бүрхэг хинхээ алдарсан шинжтэй тул гэрээс гарахын өмнө дундуур аяг арх балгаад дэлгүүрийн үүдэнд хурж ирэн олон жил элэг цэцсэн төвчлөлт вандан дээрээ суугаад би базаахгүй гар хөвч хөнгөн дотор хуглаг цутгсан адил өргөж даагдахгүй ярдаан бууч үхэр буу шиг хүнд болсон мэт зүрх бас нэг хачин дэлсээд байх шиг ингээд л өгдөг цаг ирсэн нүү гэж бодоод муу хар аваахадаа давхар шар эсгийг гуданд нэг түмэн төгрөг авчруулаасайг санаад энэ шөнө ингээд бүтгэр мөнгө нуттай хар нохой идэж болно доо. Ихнэр хүүхдгүй болсон, нөхөр хангүй болсон, ураг илгэнгүй болсон, гом би гоцон тодгой би өвсөн дээр битсэн нохой шиг мөнгөн дээрээ нэг шөнө бүтэж хоноод энэ дэлгүүрийн үүдэнд нохой шиг сахин бүтэж нэг хоноод одоо дэлгүүрийн хаалганд зэвлгүй дардаан түрээд өөхөх гэж таарах нэ. Гэж гунихан бодоод гудамжинд амтан хүч чимээгүй нам хүм бусанд өврөөс өнөөх хавтгай хүүрэг шиг шилтэй архиа гаргаж хэд очиж үлдсэн цэцлэн шинж долоогоод шилээ өвөрлөж бодоод халуун оргин биеч айтайхан болсон мэт санагдаж Британи бүг хажуудаа төсөөлөн та айтайхан нөмрөөд вандан дээр итээхэн сууж нэг мэднээ үүрэглэн зүвджээ. Зүүдэндээ годамжаар урагшаа хараас нэг олон юм хадлан хоошоо 70 давхрын ингэр бий цугж байна. Олон амьтны хөлийн чимээ гав гинжийн хангар жингэр дуугарах чимээж гарч байх шиг. Энэ юун жагсаал харанхуй шнуур цугдаг билээ. Хич нүдээ авчин хатал дотор гал хийж итгэхийн зочлоо. Бадаргуут түр хааны үед анх түшингийн зэрэг дэвшиж авьяа байгуулалт нь ам өргөдсөн 5 мачин эзэгний нусан ширэлдэн гавтай хөлтөө тушаатай бөмбөгийн чимхтэй өмхийн шорон чахны халуунаас өгсөн цагийн байдал нэг ч уурмагсангүй. Шаахаад үлсэн гацраа хормойн басаргаагаар боож янданд язарсан тамтаг болсон дээлийн цаахаагаар хонгоны махан унжин санжин хөлөө чирэг өнгөрөхөд түмэн хэсгэрд үүсэн тэдний харахад манаачин дотор арс их шиг болов. Тэр тавын хөлөөс зүүсэн төмөр тушаа хилц гэж хангар жингэр дуугар. Хойноос нь уранхай норхон хөвгцтэй майжиг гуталтай эцэж турж 8 чөмгөндөө гисэн хэдэн чавганц усан ширэгдсэн хэдэн авгай нүцгэн шалдан хэдэн хэдгээ давгуулан нэг авгай ширгэж урчилсан хөхнөөс өртөлсөн хүн шиг хүчлээдсэн ард нь унжсан хэлхээ ясрыг туранхай хүүхэд омголцсон хөх уруулаараа шимэн дуугийн уйлах шиг ярвайж эхийг хүзүүдэн манаачин хажуугаар өнгөрөхөд орчгор гараараа заан уруулан чимээгүй хөдлөлөө. Хойноос нь хазгнаж явсан нэг эмгий шороо шүрч манаачин нүүр өөд цацхад нүдийн амтал дахан дээр нь шагхийн тусаад угсгийн босч зайл би нь ванданд наалдаж вандан газарт наалсан шиг хөдлөхийн аргагүй. Тэр бүгдийн зүс царай цөм таних хүн ажээ. Төрүүлж явсан тавын ар гэрийн хүн амьдралаа алдаж жадрын гүүр дор осгож өгсөн амьтан явна. Өнөө орой дэндүү болгоод нүдэнд ийм аягүй юм үзэхгүй гэж айх ичих сэтгэл төрж нүдээ анхинч цууж яваа олон үзэгдэж доошоо харсан ч урдуур нь цууж яваа шиг харагдаад буруу харсан ч харагдаад зайлшгүй аргагүй. Хилс хэрэг хүлээдэггүй хүмүүсийг улайлагдаг сүрхий байцаагч түшимлийн нэр олох гэж өөрөө ташуурдан нүдэж
Төрд дэрсэлсэн чиний зориг төмөр мэт хатуу боловч хууль хясаа мэт хайлуулан урсгаж чадна. Хэрэгээ хүлээ. Хэл хэл гэж юм хийгээгүйг нь мэдвч эрүү шүүхээр мах цусыг урсгаж түмэн хийцгэрэг хүлээлгэн ноёт дээдсийн өмнө нүүртээ болж байхад сайхан байдагсан. Ганц суг үсрэн мандахын үйс мань дайчин усан төрсмөж олноо өргөгдсөний үед дахин өнөөхөөсөө эхэлж суутай 15-ны цагдаагийн давдаггүй зоригтныг давж дуртай хэрэг хүлээлгэн зэрэг хэрэмгийн туйд хүрхийн даваан дээр ардын хөмсгөл үүсэж урьдын мандах арга хүчингүй болж амьд хоригдлын гэрч болсноос үхсэн ялтныг дэрлэсэн дээр гэж гар хүрсэн хүнээ хороож алс хязгаарт оргон зайлаад гэрч татаж дагуул хийх Харгас Пётр түшиндийг ор сургагүй болсон хойно дахин хот орж ирээд энэ дэлгүүрийн манаач гом бие гозон тодгой ядуу хүний дүрээр хар амиа хаацаад явсан бүх явдал нь харанхуй шөнө агшин зураг ялцгийг захилгааны гэрэл орчин тойрны хамаг юм үзэгддэгтэй адил манаачийн сэтгэл тов тодорхой багжээ. Түвтэй жагсаал өмнүүр нь сувсаар цөм өөрт нь уруулж задуулсан цус мөчөө цугруулсан хүн Батгуунд өгсөн хүн шар хаданд буудуулсан хүн цовж нэг хатал манаачийн төрсөн их нь хүүгийн ясан бусаас жигсэн ичсэн шинжтэй тэр олны дунд буруу харан зургаадаа тайгаа тог тулж хөлөө чирэн явснаа таягаараа хүүгийн өдөөс чичин муухай хараад өнгөрөх шиг боллоо. Бид хэд ёсны үед чамд тамдуулж хэлсээр Батгуунд дөнгөлөөстэй өгсөн гэж нэг өвгөн ханиасаар манаачийн хажуугаар өнгөрүүлэхдээ Мангастоо манийг таньж байна уу гэж мэнгэрээ хэрчгнүүлэн өнгөрлөө. Хүрдэн дор өгсөн чавганц нь буруу харж хоёр ачаа дагуулan гарахад намайг жигсэн буруу харж явахтай нь түмэн зөв гэж манаач үнсэнхөх уруулаараа шивнэн хөдлөх хинхээгүй зайлах газаргүй модон вонтон дээрээ хадаатай юм шиг сууж архин хэтийн гарч ухаан солиотой хүний галзуу нүдээр өмнүүр нь өнгөрөгч олны зүг ширтэх хатал олноо өргөгдсөний үеийн хүн шүү бид гэж 9 эргүү туунсан нэгэн малчир биеийн төрсэн байдал чигрэг бодовч гянданд ялзарсан уранхай хувцсны цоогоогоор эрүүд эвдүүлсэн баатар хөдөр биенээс цус идээд цомруулан өнгөрөхөд манаачийн бүх шар усны сүмээс хүйтэн хус гарах шиг болж хөдөлгөөг хөдөлж болохгүй димээл даргаа хоршооны даргаа эднүүдийг зайлуул хүүе даргаа гэж хашгиравч тэр олон хилс ял дунсан хүнээс ондоо хүн гудамжинд үзэгдэхгүй аимшигт цумаа үргэлжилсээр сүүд нь харагдахгүй ташгирсаар манаачийн хоолой сууж айд сандарсан нүд бүлтийн тухнаас нь шавраг хөлс нүдэнд нь орж хорсговч гараа өргөж даахгүй димийл анж харж суудал гамингийн үеийнхэн цовж гарав. Зарим хүн зогсноо санаж байна уу гэсэн шиг хөх мэт болсон нүрээ зааж өнгөрөн зарим нь уг дуугүй галзуу хүний нүд шиг аймаар хурц нүдэрээ манаачийг ширтэн чарах болсон хинхгээ лүс шаан өнгөрөв. Баруун жанжины үед биднийг ховдож хийгээгүй хэрэгт түмэн хэлсээр шийтгүүлсэн шүү дээ. Мангас чи гэж шилэн хүзүүгээрээ толгоогоо хаг буудуулчихсан хоёр гар нь ардаа хүлээстэй хэсэг хүн цуван өнгөрч энэ үнийг чи таньж гин үү? Түрээд чинь байгаа чиний гаасны тэмдэг гэж нэг залуу ир хуугаа хаг цохиулсан шархацаан шүдгүү амаа ангаахт нь эрүү шүүд тулгаж шүдийн булга цогсноо санаад манаачийн зулай хожгор боловч шилэн хүзүү хүзхай эзгийн ус нь ардас хийх шиг боллоо. Цээжин биеийн нүцгэн дал нуруунаас нь бууны сүмбэнд хаг цохиулсан ангай хавцан шатнаас цус тугарсан улайдсан төмрөөр хайруулсан хинхтэй хүмүүсийн дунд барааны шоронд мангаа доо таажид байцаалгаж цэвэр биеэ бударлуулсан хөхөө огтлуулсан эмэгтэйчүүд үсээ сагсаалтын тусаа цовуулан өнгөрч хамгийн сүүлд борооны байцаагч дулаадаа хотгор хавчиг гавалтай Хив Хайло гэдэг офицер манаачийн хажуугаар өнгөрөхтаа хар архины үнэр хадлан аа чи энэ цуун яаж болгоно танай ба манай ажил хамт хийсэн хамт явна хэрэгтэй ха мөнгө архин хүүхэн ондоо юу ч хэрэгдэхгүй байсан одоо бушуу явна хэрэгтэй хэл гал гэж хүүхнээр инээж өнгөртнө.
Манай чинь ясны хүүц гарч нүдээ ханаад хичнээн болж нэг харахад гашуудлын хөгжим удаахаар даавгаар чимсэн тэрэгэн дээр авс тавьж дэлгүүрийнхэн хамтуудаа бэлэвсрэлийн улаан хад ам уужж тулгой бүхний айсгүй хатал авсанд өөрийн бие хэвтэж байв. Утга жинс, цалим, тэлдүү нэр гавьяаны хойноос бадаргуульч төрөгчөж яс одноо өргөгдсөний үед гамин борооны үед амьтны хөлсөөр хэрэг гэж тамлан хүүрсэн хүнээ сав саяхан урдуур сууж өнгөрөхөд оройтовч гэмшиг сэтгэлд хүрэх мэт утран гашуудгаас өөрийн биеийг үхээд оршуулж явахыг үзэх нь бүр ч амар санагдаж өөрийн ирэхгүй хүр оршуулах газар дагалдан хүрчээ. Авс хийх нүхний өмнө очиод зүрх нь гүнэргийн хингэрэг шиг хинхдэг дотор дүн цохиж байх мэт. Иргэн тойрон хартал хоршооны албан хаагчдын цаагуур өнөөх түрүүн цовж өнгөрсөн хилс өгсөн улс аж амьдралаа алдаж зовон өгсөн тэдний арга гэрийн хүн хитэн давхар бүслэн тойрч зогсож байгаа нь харагдлаа. Манай хоршоонд олон жил манааж хийж байсан шудраг томоотой нөхөр доо насан эцэс болсонд хамт алба хааж байсан ажилчин албаагч бид гашуудан ёсолж шудраг зүтгэлийн тэмдэглэн дурсаж байна гэж дэлгүүрийн нэг албаагчийг авсны өмнө зогсон үг хэлэхэд тэр албаагчийн цаана Манж автономтын үед хилс хэрэгт унгааж эрүүш хүлд тулгаж зовоон өхүүлсэн мангаа доогийн өөрийн гараар буудан алсан гим зэмгийн олны цаанаас барууны замдалчин Сипайлын ха би ба чи хамт ажил хийсэн хамт тэнд хэвтэн ха гэж хүүтнээр энийх нь сонсоод хамаг би нарс хийж би шудраг хүн бишээ би олон хүний мах цус идсэн мангаа доо гэдэг түшинглээ гэж ичих нулимс нүднээс нь гоожин хацрын хайлсан туглаг мэт түлж би шуд гээд мингэртэй цээж нь хэржигнэн ойчход манайчгүй та яаваа гэд хажуунаас нэг хүн өнөө модон вандан дээр нь аяархан түшиж суулгах шиг болохыг мэдээд ухаан балартан амьсгалан тасарчээ.